За сайн байцгаана уу? Сайхан өдрийн мэндийг хүргэе. Бас зул сарын мэндийг хүргье. Тэгээд Стокгольм хотод зул сарын баярын амралт хэдийн эхэлсэн байна. Энэ цаг мөчид Болормаа гэдэг нэртэй амьдаа маш сайхан 88 ширхэг цэцгийн баглааг хүргэх гэж байна. Шведийн Стокгольм хотод ажиллаж амьдардаг ган тогоо хэмээх үзэсгэлэнтэй сайхан бүсгүйгээс өөрийн хайртай бэрдээ энэхүү төрсөн өдрийн мэдчилгээ болгож цэцгийн баглааг шүлгийн хамтаар хүргүүлж байна. Тэгээ тун удахгүй Болормаадаа цэцгийн баглааг хүргэж өгөх гэж байна. За түүнээс өмнө бас олзуур хууштай нэг зүйл юу болсон гэхээр утга зохиол дуу шүлгэнд ер нь Болормаа гэж нэртэй хүн зориулсан Болормаа гэдэг дуу шүлэг байдгүй юм байна. За Болгарын яруу найрагчийн бичсэн нэг шүлгнээс өөр тийм шүлэг ер нь байдаггүй. Нарангоо, сарангоо, эсвэл урангоо, гавлмаа, гангаамаа, дунгаамаа гэж зөндөө олон бүсгүйчүүдийн нэртэй дуу шүлэг байдаг мөрчлөө Болормаа гэж байдгүй юм байна. Тэр олон яруу найрагчид, дуучид дунд нэг ч тийм шүлэг бичүүлчмээр Болормаа таарч байгаагүй юм уу да. За тэгээд амьдадаа зориулаад бас олон Болормаануудад зориулаад бичсэн шүлэг маань байгаа. Тэгээд удахгүй бас уншиж өгөх болно. Тэгээд юуны төрөнд одоо нүд шиг алаг замбууг онож мэндэлсэн үзэсгэлэнтэй сайхан амьдаа Болормаадаа цэцгийн баглааг нь хамтдаа хүргэцгээе. надад заяасан усан болор хангаяако учрын дасч ирхэлсэн оногн багын утгаако Болрын өнгөтэй торгонд бороод өслөж нэхлэдэг хөө Бацаан намайг яраас холбоо гурван сартай зуны бодож нэхлэдэг хөө Сайн байна уу? За Болормаа хичээ төрсөн өдрийн мэнд хүргье. Танд цэцэгт мэндчилгээ илгээсэн байна. За юуны төрөнд цэцгийг ингэртэн төрүүлье. Тэгээд төгөлдөр хуурийн даруул мэд өнгө хосолсон амьдралд төөрөг тавилангаа хөгжимдсөөр өнөөдөр мэндэлсэн өдөр нь тохиож байгаа эрхэм хүндтэй бүсгүй танд хинээс мэндчилгээ ирсэн гэж бодож байна. Гэр бүлийнхнээс юм болов уу? За ган тогоо гэдэг бүсгүй бүтэн сарын өмнөөс бараг 2 сарын өмнөөс төлөвлөсөөр байгаад ингээ бүхэн дахин ярьсаар байгаад Болормаа гэдэг амьдаа цэцэг хүргээд өгөөрөө. Өстө миний дүү захиан тийм шүү, шүлгэн тийм шүү гэсээр байгаад бүр өдөр болгон өөрийн ч бүр таньдаг болтлоо. Тэгээд цэцгээ чинь бэлтлээ. За тэгээд захидлыг уншиж өгье. Хойшоочи бүнэнчээ их баярын эрхэм бэр Болормаадаа гэдэг энэхүү мэндчилгээ хүрэн очих хорон мөчийн мэндийг хүргэж төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Хийн бүтээн гэсэн хүсэл эрмэлзлээр дүүрэн хизээд хэлсэндээ хүрдэг зарчимч, ажилсаг, дайчин, нямба, сайхан чамдаа гэгэн хайраараа босгосон гэрэлт амьдрал нь жаргал дүүрэн байж өгтөн бүү өдөр хоногуд нь урам зориг амжилтаар баян байж эрүүл их саруул сайхан бүхнийг эрхэлсэн үйлстэй оройлж явахыг чин сэтгэлийн угаас хүсэн өрөөж буйг хүлээн авна уу. Бүтээн гэсэн нэгэхэн хүслээрээ бүхий л амьдралыг гэрэлтүүлж болгоно гэсэн гэгэн итгэлээр босхон өндөр амжилт руу тэмүүлж нар мэт гэрэлтэж найраг мэт уянгалж цэцгэс мэт дэлгэрч цэн цэнгийн эрдэн мэт үнэт нандин яваараа дандаа хилээд байдаггүй болохоос чамдаа бид нар хайртай юм шүү. Хадам мэгч ган тоогоо ах хасторж дүү аюун жаргал Польш улсаас дүү аюун чимэг нар Приземик нараас нь 2025 оны
12 дугаар сарын 22-нд Стокгольм хот гэсэн байна. Оо баярлалаа. За энэ зориулсан шүлгийг уншиж өгнө. Тэгээд энэ яагаад энэ шүлгийг айгүй ач холбогдол бичсэн гэхээр ингээд олон дуу шүлгэнд ерөөсө болормаа гэж нэр байдаггүй. Нарангоо, сарангоо гэж байдаг тий. Дунгаамаа, гавламаа гэж байдаг мөртлөө. Тэгээ болормаад гэд ингээд нэрээр нь шүлэгдсэн. Унжлагын одод цандсан мөчөрт гэж залах отхон сарын тунгалаг үдшүүдээр цэцгийн баглаа илгээвэ. Лаваа цагаан сарн лимбэдэж хондог Стокгольмын он өртөөлсөн өдрүүдээр цагаахан дусамж хэлвэ. Ромын охин тэнгэр Аврора лугаа үзэсгэлэнт минь мянган өдрийг жаргаж туулаарай. Алганд жаргадаг цасны хэрэггүй цагаахан амьсгал шиг ариун нандин сэтгэлтэйгээр хүний хорвоог туулаарай. За Баярлалаа. үгүй за энэ захидлынхан нөхцөл байна. За мөн бидний зүгээс шивэд усад ажиллаж амьдардаг яруу найрагч онцгойчийн нэгтгэгчийн Дөнгөлийн амир гэдэг яруу найргийн сайхан номыг бас танд хэлүүлээд байна. Баярлалаа. Ямар бүдэг авч байна. За төгсөн өдрийн одоо гинтийн бэлэг авах ямар байна? Билээ гинтийн байлаа. Гинтийн байсан. Тэгээ өрөөр горж юм авахгүй явсан. Яг коридор таарсан. Тэгээ баярлалаа. Билэг ийм гоё сюрприз барьсан. Тэгээд үнэхээр гоё сэтгэлээ шингээж зориулсан билэг байна. Маш их баярлалаа. Ерөөсөө ингэж болж байгаагүй. Гинтийн үнэхээр сайхан тийм мартагшгүй төрсөн өдрийн билэг байна. Баярлалаа бүгдэнд нь. За баярлалаа. Танаа нөхөр чинь бас сая манай хүү юу ч мдээгүй гэрээ хувцастагаад явж гин гэсэн. Гэрээ хувцастагаа явж гинөө. Гэрээ хувцастагаа явж игээ. Тэгэхээр та ингээд хоол идээч гэдэг юм уу? Ямар нэг юм хэлээд эсвэл ингээд бэлдүүлж явах гэсэн юм уу гэсэн чи яах вэ гэсэн. Байгаагараа байчаа. Манай биш чинь үнэхээр сайхан сэтгэлтэй шулуун шудраг юусо байж байгаа л тэр хууршгүй тийм нандин сайхан сэтгэлтэйгээ бүр багтсан шүү. Баярлалаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Хайртай шүү бичлээ. За баярлалаа. Танд бас сайн сайхан бүхнийг хүсье. Юу сансан 9 цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж явах болтугай. Баярлалаа. За бэлэг үгээр дууссангүй болормаа маань үнэхээр одоо хадмуудынхаа хадам ихч хадам дүүнэрийнхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн үнэхэрийн сайхан бүсгүй байсан. Тэгээд яг энэ цаг мөчид гэрт нь ирээд юу ч мдээгүй юм шиг сууж байсан тогоод улам ихч бас хайртай бирдээ бэлгийг нь өгүүлсэн юм аа. Тэгээд бэлгийг нь одоо хамтдаа задлаад харахад юу байгаа ол гэдээ догтлоод харж байгаа бэр нь үнэхээр хөөрхөн байсан. Тэгээд юу байсан бэ гэхээр хятад Аз хоолны тийм жор бүхий ховор ном байсан. За бас дараагийн бэлэг нь болохоор тэр бүр түгээмэл байдаггүй Инторийн цэцэрлэгийн үнэртэй маш гоё үнэртэй ус байсан. За зүүдээ ярих гэд хулгайгаа ярина гихчээр болормаа маань бас том охиныхоо өрөөнд очоод үнэртэй усыг сэмхэн цацчаад гараад ирдэг байсан гэдгээ дөнгөж сая хүлээсэн. Гэтэл охин нь ааха тийм байхаа миний үнэртэй ус дунд орчоод байдаг байсан юм аа ээж маань төрхтэй байсан байжээ гэсэн. Тэгээд охиныхоо усанд дурлаад байгааг нь мэдээд одоо дортой үнэртэг нь авч өгсөн бас тогоод улам ихчт нь өмнөөс нь баярлаад байсан. Тэгээд тогоод улам ихч маань бас өөрийнхөө гараар уралсан ийм дун хэлбэртэй маш хөөрхөн байгалийн гаралтай лаага бас бэрдээ бэлэглээд за цэцэгт мэнчлэгээ маань бүр сүүлдээ баярын бялууг нь хуваалцаад, баяр хөөргийг нь хуваалцаад, хундаг тулгаад за хамгийн сайхан хэсэг нь юу вэ гэхээр болормаагийн маань аав болох одоо 80 гарсан нэгэн сайхан буйраа бас хайртай охиндоо баярын мэнд хүргэсэн. Ирээд хэр удаж чинь манай болормаа их чинь аав юм байна штэ. Ямар гоё юм бэ ингээд аавтайгаа байж чи гоё авахгүй юу? Би ч одоо яа тэл гарan болчихлоо шүү. 24 онд 24 онд Оо 24 онд ирсэн. 24 оны 2 сар 10-нд яг цагаан сараар талах гэж байгаа юм байна шүү дээ та чинь. Аль нутгийн хүн бэ та? би бол одоо Баян хонгор хүн. Баян хонгорын. Тий. Төвийн амьдэрчээ. За. Энэ жил та Баян хонгорын чи бүх төрүүлсэн шүү дээ тий. Тэгэлгүй яг тэгэлгүй. Бид нар ч одоо Баян хонгорох биш мөртлөө яста хонгор нутаг гэж дуулаад янз бүр байсан шүү дээ. Тэгээд гадаад гараад ирэхээр чинь юусаа тэр аймаг энэ аймаг сонирхож Монголын уудам нутаг чинь бидний нутаг байхгүй тий. Тэгж байгаа. Одоо манай бол одоо хөвтэй. Тэгээд одоо хөвтөнд донд ханддаг гэдэг. Тэгээд охин даа төсөө тийм нэг ирүүлэн гадж байгаа. Сайхан мөхөйг хүсэе да. За.
эцэг шиг анхчин үзэгсээ